Бүгдээрээ сайн уу? Шинэ өглөөний мэнд, шинэ 7 хоногийн мэнд. За Марк 13 дугаар бүлгээс ойлгосон зүйлээ та нартайгаа даруугаар хуваалцъя. Марк 13-ын 31 дугаар ишлэл дээрээс Тэнгэр газар өнгөрөн одох боловч миний үгс өнгөрөхгүй. Амен. За энэ бүлэг дээр юу болж ийн гэхээр эхлэхдээ 90 үеийн төгсгөлийн шинж тэмдгүүд гээд гарч ийн. 6 дугаар ишлэл дээрээс жишээлбэл олон хүн миний нэрээр ирж би бол тэр гэж хэлээд олон хүнийг төөрөлдүүлнэ. Та нар дайн болон дайн дажингийн сураг чимээ сонсвол бүү ээ. Тэдгээр нь болох ёстой юм. Харин энэ нь хараахан төгсгөл биш. Учир нь үндэстнийхээ эсрэг хаанчлалынхаа эсрэг босно. Олон газар хөдлөлтүүд болно. Бас үлсгэлэнгүүд болно. Эдгээр нь төр хөвдөлтийн эхлэл юм аа гэсэн байна. Амен. За тэгээ энэ бүх шинж тэмдгүүдийн дараа нь 31 дугаар ишлэл дээр Тэнгэр газар өнгөрөн одох боловч миний үгс өнгөрөхгүй гэж хэлж байна. Амен. 31 дугаар ишлэл бол та нарын хувьд бас маш дуртай ишлэл чинь нэг байгаа хаа тий. Маш олон удаа таарлддаг энэ тентхийн фэйсбүүкнээс бас хардаг, сторинаас хардаг маш дуртай ишлэл байгаа хаа. Миний хувьд бас миний дуртай ишлэл байна. Тэгээ би энэ ишлэлийг ингээд таарлах болгоомдоо ихэвчлэн би энэ ишлэлийг би ингээд ойлгохдоо цаг хугацааны эзэн бол цаг хугацааг захирдаг. Тэр өнгөрсөнд байсан тэр ирээдүйд байх эзэн, цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн эзэн байж лээ гэдэг байдлаар ингээд аюух ойлгодог байсан л та. Гэхдээ өнөөдөр эзэн надад бас өөрийгөө таниулж байгаа нь болохоор тэр төгсгөл, тэр дэлхийн төгсгөл, тэр 90 үеийн төгсгөл ирнэ. Тэр ирсэн ч гэсэн ирсний дараа ч гэсэн би байх эзэн. Тэр 90 үеийн төгсгөл болсны дараа би байж байх эзэн. Би ямар мөнхийн эзэн бэ? Би бүр үрд эзэн, мөнхийн эзэн. Би бол цорын ганц эзэн. Би бол дахин давтагдшгүй тэр цорын ганц эзэн би байгаа юм аа гэж надад бас өөрийгөө таниулж байна. Тэгээд үнэхээр тэр мөнхийн эзэндээ талархлыг хүргэж байна. Тэгээд яагаад ч миний хувьд бол эзнийг бол дандаа мөнхийн эзэн гэж алдаршуулах дуртай. Хүн болгон өөр байдаг те. Тэнгэрлэг эзэн гэж хэлдэг, бурхан аав гэдэг ертөнцийн эзэн гэж бас хүндэлдэг бол миний хувьд бол мөнхийн эзэн гэж бол хэлэх дуртай. Тэг өнөөдөр яг тэр мөнхийн эзэн гэдэг дандаа хэлдэг тэр эзэн маань яагаад мөнхийн эзэн юм бэ гэвэл тэр тэнгэр газар өнгөрөн одсон ч гэсэн, алга болсон ч гэсэн би байх эзэн гэдгийг өнөөдөр надад ойлгуулж байгаад үнэхээр талархлыг өргөж байна. Амен. 13 дугаар бүлэг бол яа харахгүй мөнхийн эзнээс сүр хүчээр дүүрэн бүлэг байна тий. Тэгээ би энэ бүлгийн өмнө би бүр ингээд тоормсоо татаад бүр чихээ дэлдийлгээд нүдээ бүлтийлгээд эзэн рүү бүр өстой үнэхээр зууран байж эзэнтэй ингээд ярилцж ийн л да. Тэгээ та нар минь ч гэсэн бас арай илүү зориулт гаргаад өмнө нь гаргадаг зориултаасаа бас багахан илүү гаргаад энэ бүлэг дээр бас тогтож суугаасаа гэж бас та нараасаа хүсэж байна. Тэгээ эзэн үнэхээр яг тэр цангаж байгаа, яг тэр ойлгохыг хүсэж байгаа тэр ойлголтуудыг 30, 60, 100 дахинаар илүүгээр та нарт өгөх болтугай гэж бас би Есүс Христийн нэрээр өрөөж байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа залбираад бас дуусгая. Мөнхийн эзэн минь ээ, баярлалаа таны амьд үгийн тань төлөө талархаж байна. Таны үгийг уншихад бидний төлөө гэсэн тэр хайр, бидний сайнны төлөө, бидний сайхан байдлын төлөө, бидний ирээдүйн төлөө үнэхээр сэтгэл зүрхээ гаргаж үнэхээр бичсэн энэ өгүүлбэр болгоны тань төлөө үнэхээр талархлыг хүргэж байна. Бид нэр таны ойлгуулах гэж хүссэн, хэлэх гэж хүссэн тэр санаа болгоныг тань ойлгож авахыг хүсэж байна. Бид нар энэ бүлгийг зүгээр нэг уншаад, зүгээр л өнгөрөөхийг хүсэхгүй байна эзэн минь. Бид нар энэ бүлэг дээр бас эрүүл тань дотор бас үнэхээр тийм мэрэгэн ухаанаар ойлгож авахыг хүсэж байна. Бид нар ачаа дарамт биш. Бид нар айц хүйцэл биш. Энэ бүлгийг үнэхээр уншихдаа, энэ бүлгийг үнэхээр унших болгондоо үнэхээр зоригчиж, илүү их итгэл дотроо батчиж, илүү их итгэл дотроо тууштай байхын төлөө бид бас үнэхээр танаасаа гойн залбирч байна. Та бидэнд туслаач. Та бидэнд хүчийг өгөөч. Та бидэнд хэрэгцээтэй зүйлсээр нь хангаж өгөөч. Бид нар зөвхөн таныг л дуудаж байна. Бид нэр зөвхөн танаас хүчийг гуйн залбирч байна. Та үнэхээр сонсож байгаа хүн нэг болгоныг зүрх сэтгэлээ нэгээд залбирч байгаа хүн нэг болгонтой та хамт байх болтугай. Үнэхээр та тэднийг
өрөөх болтугай гэж эзэн Есүс Христийн нэрээр гуйж залбирч байна. Амен.